Сургууль цэцэрлэг амарсантай холбоотойгоор хүүхдүүд бэртэж гэмтэх, түлэгдэх, зам тээврийн осол дүртэх нь нэмэгджээ. Тухайлбал 6 дугаар сарын 1-ээс хойш гэмтэл цогцлын үндэсний төвөөс үйлчилгээ авсан иргэдийн 43.1% нь хүүхэд байна. Мөн түлэгдсэн иргэдийн 60% нь хүүхэд, тэр дундаа 1-ээс 2 насных нь 80%-ийг нь эзэлж байгаа юм. Иймээс болцсошгүй ослоос урьдчилан сэргийлэх хүүхдийг хүүхдээр харуулах байхыг гэмтэл цогцлын үндэсний төвөөс анхааруулж байна. Манай өвчин болохоор 12 настай. Ер нь одоо ингээд үүднийхээ хүүхдүүдтэй адилхан одоо байхын тулд ундаг дугуй гэж сонирхож ирсэн. Ундаг дугуйг нь авч өгөөд эхний уналтаараа тоормжгүй болоод тэгээд шууд ингээд цемхэн боржоор ингээд мөргөж унаа. Нүдний ухархай, хамрын яс, хацрын яс цөмрөөд хилээ хөндлөн одоо сэтэлсэн энэ ямар олон хүүхдүүд гэмтэж ирж байна. Ямар олон хүүхдүүд хүл гаргүй болж байна. Ямар олон хүүхдүүд нүд аммаа гэдэг амар болгоцсон байна. Тархитлогоо нь ямар хүнд гэмтсэн байна тий. Манай хүүхэд 7 настай өчигдрөөрөө ажилласаа яваад ирсэн чинь хөл дунцсан байсан. Тэгээ өвдгөр унцсан бахаар нь тэгээд тэр тухайн үед за жоохон ажиглаа тэгээ айсан ч өглөө өсөд ирсэн хавцсан. Сая ирээд үзүүлсэн чинь өвдөгнийх нь яг энэ ногмаар алсан дээр хугарсан. Ах ихч найзтайгаа уралдаа тоглож байгаа. Тэгээд нөгөө гавчаа ийцсэн юм шиг байгаа. Юу гавцсан? Гавчаагүй юм тэрэгнийхээ юмд тэрэгнийхээ юмд яатсан шиг байгаа юм. Им чи юу гэж? Хуурцсан байна л гэсэн. Бага насны хүүхдүүд одоо нохоо мууранд хазагдах, за ахуйн хүрээнд түлэгдэх, за гудамж талбайд бол одоо ямар нэгэн тоглоом болон унах гэмтлүүд бас илбэг болчиход байна л да. Унж гэмтэх, за зам тээврийн осол өртөх бас боломжууд маань нэлээд болчлоо. Тийм учраас эрэгчүүд маань нэгдүгээр хүүхдийнхээ бага насны хүүхдтэй очвол хараа хяналтаа сайжруулахгүй бол за магадгүй сүүлийн үед одоо гараад байгаа элбэг тохиолдоод байгаа юм юу гэхээр хүүхдийг хүүхдээр харуулдаг асуудлыг болчиход байна. Осол гарах үеийн байршлаар нь авч үзвэл хүүхдүүд гэртээ гэмтэх тохиолдол хамгийн өндөр буюу нийт гэмтлийн 40% орчмыг эзэлж байна. Үүний дараа гудамж талбайд гэмтэх тохиолдол орж байгаа юм. Түүнчлэн хүүхдүүд цахилгааны шонд авирч тогон цохиулах тохиолдолч гарчээ. Өдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд бол маш хүнд түлэгдэж ирж байна. За ихэнх түлэгдэлтийн шалтгаан бол ерөөсөө хоол ундаа түлэгж байна. Дараагийн шалтгаан бол галын түлэгдэлт байна. Одоо юу их түрүүний хэлсэнчлэн одоо нөгөө эцэг эхчүүд гал асаахта бензин ашиглах тэрийг хүүхдүүд дуурайж гал асаах тиймэрхүү тохиолдлууд бол бас гарсан байна. Наадмаар олон оног амрахтай холбоотойгоор зам тээврийн осол хүүхдийн гэмтэл түлэгдэл нэмэгддэг. Иймээс албаныхан хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулж болцсошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хөнгө үлдээхгүй байхыг анхааруулж байна.